Монгол-Германы хамтарсан төслийн баг хурал амжилттай зохион байгуулагдлаа. За баг хурлын үеэр холбооны бүгд найрамдах Герман улсад хосолмол сургалтын тогтолцоогоор төрөл бүрийн мэргэжлэр суралцах боломжуудыг хэлэлсэн байна. Герман Монголын хамтарсан төслийн баг хуралд оролцогчид тайзан дээр гарч Германы бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдөд герман хэл дээр өөрсдөө танилцуулах боломжтой байсан онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо. Энэ нь залуучууд холбооны бүгд найрамдах Герман улс тосолмол сургалтын тогтолцоогоор төрөл бүрийн мэргэжлэр суралцах боломжийг нэмэгдүүлж, эрэлттэй мэргэжлүүдийн хүний нөөцийг бэлтгэх гэж чухал хөв нэмэр оруулж байна. Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэж болж байгааг онцоллоо. 2021 оноос хойш манай энэ хөтөлбөр явж байгаа. Монгол залуучуудыг Герман руу мэргэжлийн боловсролын монголчуудын ойлгодгоор политехникийн мэргэжлийн сургуульд явуулж байгаа. Нийтдээ 200 хүүхэд явуулчлаа энэ хооронд. Хамгийн гол нь миний хэлэх гэж байгаа юм болохоор гадаад улсад мэргэжил олох, боловсрол олох, өндөр чанартай ийм боловсрол олох ажил бол заавал мөнгөтэй хүний ажил биш. Энд бол бүр жирийн иргэд оролцож болж байгаа байхгүй. Dieses Projekt machen wir jetzt seit 4 Jahren. Монгол залуучуудын хувьд Германы Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмших боломжтой. Мэргэжлийн боловсрол эзэмшихдээ үн төлбөргүй тэтгэмж авах сурах боломжтой юм. Wir sind im 5. Jahr. Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго бол төслийн хүрээнд хамтарч ажилладаг байгууллага болон сурагчид маань цугласан таатай байна. Энэ төсөл 5 дахь жилдээ болж байна. Энэ төсөл дараагийн 3 жил үргэлжлэх болсонд таатай байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол-Германы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэх, залуусын олон улсын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ч онцоллоо.